Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй манай бэлгүй нуус тавчаа подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэнд өргөд бэлэн боллоо. За бид нар татварын талаар тусгай дугаарыг үзэж та бүхэндээ хүргэж байгаа билээ. За үүнийхээ хүрээнд бол Монголын эзэнт гүрний үед татварын одоо тогтолцоо ямар байсан талаар ер нь Монголын их хаадууд аян дайн байлдааны хийж байгаагаар бас энэ улс орны дотоод татварын тогтолцоог яаж авч явдаг байсан талаар хүргэж байгаа. За мөн дээрээс нь үзэж та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, шеэр, subscribe тавьчих манайхан заавал дараарай. За багштай өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За багш. За өмнөх дугаар дээр болохоор өвөөдө хааны үеийг дуусгаад за гүйг хааны нэг жоохон хэцүү цаг үеийн талаар ярьсан. За яваасаа дөргөн хатны төр барих 6 жилийн хугацаанд 5 жилтэй багш. 5 жилийн хугацаанд бол за Монголын төрд татварыг бол хэд дахин нэмж давхар татварын процессыг явуулснаас болоод бол ер нь ард түмний амьдрал жоохон хэцүүдж байгаа. За мэдээч том газар нутаг олон зуун сая хүн амнаас ус ингээд их хэмжээний татвар татах нь одоо ер нь бас дөргөн хатныг бол дөргөн хатны эргэн тойронд байгаа хүмүүсийг бол амар баяжуулсан гэж ер нь бол гардаг. За мэдээч бол дөргөн хатны үе бол дуусаад дараа нь өөрийнхөө том хүү гүйгийг хаан өргөмжлөөд явсан те. За яг гүйг бол бас яг нэг жоохон ээжийнхаа гаргасан алдааг бас засах гэж үдсэн юм шиг яагаад. Тийм. Тэгээд үнэхээр одоо бат хаантай муудалцаад тэгээ үнэхээр одоо баттай дай хийх гээд цэрэг аваа явж явах замдаа өд болцсон гэж түүхэнд гардаг. За ер нь бол гадна дотоодын их олон их сурвалж дээр яг өвчин тусаад үхсэн юм уу? Одоо бусдад алуулсан юм болов уу? Эсвэл замдаа одоо тулгаралтанд ортоод тэрнээ бас ингээд явцсан юм уу мэдэхгүй. Тэгвч энэ бол нийсвэр сорохт натаа хорлцсон болов уу? Харин хорлцсон болов бүү мэд. Тэгэхээр ямар ч үс энэ бол өөрөө жоохон ойлгомжгүй үлдсэн. Тэ? Тэгэхээр ер нь бол ингээд энэний талаар бол яг тоочны их сурвалж бол одоогоор байхгүй. Тэгээ зүгээр яг өөд болсон гэдэг нь мэдээд байдаг. Тий. За ийм ч алдсан байж. Тийм аа. За тэгээд ер нь Гүйг хаан өөд болоод үүний дараа Огулхаймиш 3 жил гэж санаж байна уушаа тий. 4 үетэй байсан гэж би санаж байна. За Огулхаймиш засгийн эрхэнд гараад бас нэг 3 жил бас нэг жоохон засгаад нураагаад гэдэг та ярьсан тий уушаа. За мэдээж Огулхаймишийн засаг барих хугацаа бол дуусаад үүний дараа бол Монголд мөнхийг хаан ширээнд өргөмжлөөд гарч ирж байгаа. За мөнхийн үед бол улс төрийн бодлого, за татварын улс төрийн реформ ямар байсан юм бол ер нь бол одоо энэ цагийн үеэс эхлээд Монголд бол ер нь яг цаг үе ямар байдлаа бол энэ талаар багшаа. Зөв. Ер нь энэ дөргөн хатан одоо ер нь дөргөн хатны байдалтай. За тэгээд тэр Огулхаймиш хатан эзэнт гүрний арын эдийн засгийг самраа хийчихэж байгаа байхгүй. Дайн гэж мөнгө шидсэн. Чи хөрөнгө хэрэгтэй биз дээ. Ер нь альваа зүйлийг хийх гэж байгаа. Тэр эдийн засаг байхгүй болгоо хийцэн. Арийнхны эдийн засаг дээр очиад туйлаа хийцэн. Тэгэхээр зэрэг яах вэ? Зүвчийн талынхан толоогийн талынхан нийлж байгаа одоо зүвчийн хүү бат. Толоогийн хүү мөнх эднэр нийлж байгаа одоо өгөөдөө цагаад ихнийг холдуулаад толоогийн ахмад хүү мөнхийг хаан ширээнд өргөмжилсэн. За мөнх хаан бол дэлхийн түүхэндх анхны татврын нэгдсэн реформыг хийсэн хаан гэж одоо бас Чингис хаан шиг юм уу? Гэхдээ реформыг хөгжүүлж төвлөржүүлсэн гэж ярьж байгаа. Тийм. Анхны татврыг одоо реформыг одоо хөгжүүлж төвлөржүүлсэн хаан. Тэгж хэлж байгаа. За мөнх хаан төрийн эрхэнд гараад шууд санхүүгийн сахилга татдаг гэсэн. Ер нь юу төрөнд. Ийшээ тийшээ байлдээ тэгээ ингээ за тэр их хуралдаа бол яах вэ тэр асуудал одоо хамгийн гол нь түүнийг одоо яаж хийсэн бэ? Санхүүгийн сахилга татдаг тас. За ингээд мөнх хааны одоо хийжсэн сахилга бат бол татврын аврах ажиллагаа гэж одоо Монголын эзэнт гүрний түүхэнд одоо нэрлэсэн байна. Татврыг аврах ажиллагаа. За тэгэхээр татвраа аварна гэдэг чинь одоо их сайн юм ба. Хүн амын яг иж бүрэн бүх тооллогыг бол 1252 онд мөнх хаан тоосон байгаа юм. За би ч одоо Монголын эзэнт гүр маань ер нь хүн ам хэд болчихоо гэдэг. Нийт Монголын эзэнт гүрнэнд 100 сая хүн амын тоо 100 сая гэж бичигдсэн байлээ. Түүхэндээ хүн амын тоо 100 сая. Тэгээд эзэлсэн хүмүүсээ нийлүүлж байгаа шүү дээ. Яг монголчуудын өөрсдийнх нь тоо биш. Монголд эзлэгдсэн хүмүүсийн тоо 100 сая. Монголын мэдэлд орсон. Тэгэхээр 100 сая хүнээс татвар татна гэдэг чинь за ер нь бол овоо юм гарч ирэх нэ. За тэгээд ер нь мөнх хаан бүр эзэнт гүрэн даяараа өөрийнхөө эзэнт гүрэн даяараа Дунай мөрнөөс хөхмөрөн хүртэл
маш том одоо газар нутаг байгаа штэ Дунай мөрнөөс хөхмөр хүртэл өөрөө Дунайд байлдаж явсан хүн штэ мөнх хаан чинь маш их хүн амын тооллого явуулаад за хэн хаана ямар татвар төлөх ёстой вэ гэдгийг бүр нэг бүр болгож ирсэн. За бата ийм байна. Русчуудаас чи тийм татвар татаад ингээд тэрийг өөртөө авч үлдээд харин нааша хар ойрон руу тэдийг явуулах юм байна ч гэдэм үү. За эсвэл одоо ур зүгт одоо байгаа жанждуудаас одоо тийм татвар тат гэдэг одоо наад алт улсын хүн ам чинь юм байгаа. Тийм болохоор зэрэг тийм татвар бүрэлдэнэ гэдэг бүр нэг бүр ингээд тоолго явуулсан байна. За тэгээд ер нь хаана ямар татвар төлөх ёстойг одоо нэг мөр болгоод нуугдмал хөрөнгийг ил гаргаж ирсэн. Тэгэхээр бас ер нь хөрөнгөө нуусан хүмүүс бас их байсан бахна шүү дээ. Мөнх хааны зарил одоо хууль Хуби чири гэсэн одоо нэг юм татвар гарч ирсэн. Хуби чири. Хууны татвар. За одоо хууны татвар гэдэг юм чинь гарч ирэх гэж байна. Хуби чири. За татварыг зөвхөн өрхөөс авчдаг. Тэгвэл та чи бараг 10 хүүхэдтэй байх намайг тэгвэл танаа өрхөөс авчдаг байхгүй. Чи хэд хүүхэдтэй байх ч намайг. За тодын өрхөх гэл ингээл авах нь шүү дээ. Өмнө нь бол тэгдэг байсан бол тод гэж хүнээс авна, тодын гэрги гэдэг хүнээс авна, тодын хүүхдүүд одоо тэр дайн байлдаанд насанд одоо хуржууч гэдэг юм уу те. Хөөний одоо энэ татварыг хуби чири. За насанд хүрсэн эрэгтэй хүн бүрээс заавал авдаг. За энэ хувийн татварыг одоо мөнх хаан бол ер нь нэвтрүүлсэн байна. Тэгэхээр ч одоо бараг ер нь тэр үед одоо насанд хүрсэн гэдэг чи одоо арайч 18 хүрсэн гэвэл одоо үгүй баха. Ер нь 16 нас хүрсэн юм уу 15 хүрэхээр л за ер нь бол насанд хүрлээ шүү. Ер нь одоо тэгээд ер нь хэдэн жилийн дараа дайн байлдаанд явах боллоо шүү гэдэг тийм асуудал гарсан байх. Яагаад гэвэл ер нь тухайн үеийн насыг бол 15 гэвэл том болчлоо гэж үздэг байсан. Тэгж үздэг байсан гэж одоо тий. Ер нь хөлгөн хүртэл 15 хүрчлээ дайнд явъя гэдэг арай болоогүй байна л гэдэг байгаад исэн шүү дээ. За тэгээд энэ болохоор зэрэг татврын суурийг одоо асар ихээр тэлсэн байна. Татврын суурийг маш их тэлсэн байна. Тэр чинь зэрэг одоо за ингээ зүгээр багаар чи 15 наснаас ахуулаад за 8 настай болчраас 80 настай одоо хөгшин хүртэл гэх нь хайшин зүгээр 15 наснаас одоо дайны нас гэж байгаа шүү дээ. За нэг сүбэдэж чинь ч бараг 70 хүртэл байлцсан хүн гэдэг ч юм уу. За ер нь бол ингэж явсан болохоор зэрэг татврын систем маш хурдан бүрэлдээд эхэлж байгаа. Одоо татврын хөрөнгө бүрэлдээд эхэлж байгаа. За хааны зөвшөөрлгүй олгогдсон бүх байзыг мөнх хаан шууд хурааж авсан. За одоо би гараад ирлээ. Өгөөдөө цагаадагийнхны үед байсан, тараагдсан байсан зөвч бай, зөв бишч бай, бурууч бай бүх байзыг хураа. Бүгднийг нь хураа гэсэн мөнх хааны зарлиг гарсан. Тэр ч одоо нэг шударгаар төлсөн усууд нь бас ингээ буцаад хураалгаж байгаа юм. Тэгээ бүгдээрээ мөнх хааны тэр одоо төрийн зөвлөл дээр очиод үгүй шударгаар төлөвлөсөн байсан юм аа ингээ төлөөд ингээ ингэсэн байсан энэ байз нь энэ юм аа гэд ингээд буцааж авч исэн бол зарим нь нэг дөргөн хатны үеийн арын хаалганы тий арын хаалга болон авилгын байзнар бол ер нь ингээд байхгүй болчих. Ингээд яг үнэхээр энэ шударгаар төлсөн байзнарыг хүлээж аваад ээж төлөөлөгчийг ард иргэдээс авдаг үнгүй үйлчилгээг хатуу хязгаарлалцсан. Одоо чи тэр байсан чинь яг адуу малаа хариулаа байсан чинь хааны элч гэл нэг ирэх нь шүү дээ. За нэг хонь авна гэл пайз үзүүлэх нь шүү дээ. Гоол нарай л гэж хонь өсгөж байгаа юмсан мал одоо нэг үхэр авнаач гэдэг юм уу. Нэг ч яах юм бэ хааны пайз барьчаад хурж ирээд байдаг. Одоо өөгөндөө гэтэл мөнх хаан бол үнийг боловч байгаа. Энэ яаж юм? Эрх мэдлийн хязгаарлаж байна. Эрх мэдлийг одоо давуу хэтрүүлэн ашиглахыг. За энэ иргэдийн нуруунд дээрх ачааг бүр хамгийн том ачааг хөнгөлсөн гэж түүхэнд гэж бичсэн байна. Тэгэхээр ер нь мөнх хаан бас нэг ард түмэндээ арай л нэг жоох нааштай хандж исэн бодлого явуулж ирсэн байна. Мөнх хааны зарлиг Аргунака. За мөнх хааны татврын нэг юм хууль байгаа. Аргунака гэдэг. За энэ чинь юу илээ гэж бодож болно. Мөнх хаан татврын шинжилгээ хэрэгжүүлэхийн тулд за нэг ойн иргэдээс гаралтай Аргун АК гэдэг төшмөлийг
Перс дундад Азийн газар нутг руу томилж илтэй. За тэгсэн чинь энэ яагаад ингэж энэ хүнийг Аргунака гэдэг хүнийг томилсон бэ гэвэл татврын хэмжээг иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлэн тогтоох шинэ аргыг нэвтрүүлж хэлсэн байна. Мөн хааны үед чинь ер нь бол Перс эзлэгдсэн л байсан шүү дээ. Тэгэхээр энэ зэрэг энэ ямар учиртай юм болоо гэж гайхаж болох боловч мөн хааны зарлаг баячуудаас илүү ядуусаас бага авах шатлалтай татврыг чи одоо хэрэгжүүлэх болно. За тэгээд үнэхээр би ядуу гэж жүжиглээд нуугдчихад байл яах вэ? Аль болох татвараа бага авах өгөх гэж оролдсон шүү дээ хаантан минь. Энийг чи зохицуулна. За ойлголоо. Одоо энэ Аргунакаг ингээд явуулсан байна. За энэ бол шатлалтай татврын эхлэл гэж ярьж байгаа. Аргунака гэдэг бол шатлалтай татврын эхлэл. За орон нутгийн иргэдийн дургуутслыг нь дардаг. Одоо ингээд баячуудаас $100 татвар авснаа ядуучуудаас $100 татвар аваад байлаа хэцүү шүү дээ. Ер нь тэгэхээр чинь яаж юм? Шатлалтай татвар. Ядуучуудаас одоо чинь за 10 төгрөг авъя да тий. За баячуудаас одоо яг хөрөнгөхийн хэмжээг нь харж яагаад ингээд ер нь бол энэ бол ер нь баячууд илүү татвар төлнө. Ядуучууд бас яг нийгмийн социал хүрээлээрээ дамжаад яг хэмжээдээ төлнө гэсэн. Энийг Аргунакагийн шатлалтай татвар гэж нэрлэдэг. За тэгэхээр мөн хааны энэ татвар бол маш их сонирхолтой. Иргэдийн дургуутсал шууд харагдсан. Нэг байдгаараа шунаал баяжхийн түүс болсон амьтад бол тэг баяж зүгээр өстой нэр хорглоод хоолоод хүн амьтандаа муудалцаа тэгэл ерөөсөө баяжаад байжээ. Тэгэхдээ хаан чамаас авах татвар бол ер нь ойлгомжтой биз шатлалтай татвар Аргунака татварыг чи төлөх болно гэдэг. Тэр чинь бас зарим нөхдүүдийн бас хамаагүй шунлыг бол дардаг юм шиг байна. Аргунака. Их баяжих нь их татвар төлөх үндэс болгоно шүү дээ. Тий. Баяж бол гэдэг бүр найз нөхдөөч гэсэн мартаад баяж. Муухай аашлаад ах トゥ амдан садан гэр оронтог бүр тангараг тасраад мөнгөний төлөө тий одоо бүхний хий. Тэгээ сайхан баяжчих. Тэгтээ Аргунака татварыг чи толчилтаар. Тэр чинь тэр бас нэг амар бичт болон баяжчмаар л даа чинь Аргунака татвар одоо шатлалтай татвар үрээд ирсэн. Ийм юм болдог байна. За ингээд төрийн орлогыг бол тогтворжуулж ирсэн байна. За энэ татвар төлөөд амиа авч үлдэх нэг асуудал бас ер нь бол гарч ирсэн. Хятадын өмнөд хэсгийг одоо мөн хаан эзлэхээр шийдвэр гаргаж байсан л да. Одоо хөхмөрийн хүртэл тулчаад байгаа шүү дээ. Тэгээ маш сонирхолтой нэг юм юу хэрэгжилжсэн, бодлого хэрэгэлсэн байна. За ингээд эзлэгдэхгүй байгаа хотууд руу илчилгээс мөн хааны элчнэр байна. За эсэргүүцэлгүй буужиг. Яасан гэж бид нар яхаараа шууд бууж өгөх юм бэ? Хэрвээ та нар буугаад өгөх юм бол зүгээр дансаа бүртгэлээ бидэнд өгчих. Бид нар таануусын хаадуудаа өгдөг татвараас багыг таануусаас аавна гэхгүй. Энэ жиүүлээ манай хаан биднээс хэдийг авдаг үлээ. Гэтэл Монголын хаан мөнх арай багыг аавна гинөө. Энэ хотлоо байгаа та. Хэрвээ энэ бидний үгэнд орхол бол бид нар та нарыг алахгүй. Эд хөрөнгөийг чинь дээрэмдэхгүй. Бүр амь насыг чинь хороохгүй. Амь нас эд хөрөнгөний баталгаа өгж байна. Энэ бол болж штэ багш. Тэгэхээр чи нөгөө эзэлж авсан газар нутагта тамаач суулгаад цаашаа яваад өгнө штэ. Нөгөө хэд нь бослог гаргаад ихлүүл бас хэцүү штэ. Тэгэхээр энэ хэсэг эзэлж авсан газар нутгаа иргэшээлтэй байлгах, урт хугацаанд байлгахын тулд ард түмний амьдралыг нүүдэн татаад шин эзэн маань өмнөх эзнээс арай илүү юм байна гэдэг мэдрэмжийг бас өгнө. Тэ нөгөө төр дэтгэх итгэл нэмдэг ч юм уу. Эсвэл энэ захиргаанда байгаад тах нь илүү амар байдаг ч юм уу болох байх. Ер нь тэгээд энэ тариач ард түм чинь тариагаа тариад байж хахад илүү тоо юм хэрэггүй л дээ. Манай эзэн бол биднээс 20-ыг авдаг. Мөн хаан 10-ыг авъя гэж байна. Тэгээ биднээсээ яг тариач нар нь үлдээн, ваарч нар нь үлдээн, эд хөрөнгөтэй нь үлдээн, алж чадахгүй бүх ард иргэдийг амьд үлдээн гэж байна. Манай хаан биднийг хамгаалах цэрэг явуулах болов. Гэтэл мөн хааны цаана мөн хааны зэргүүд ханны цаана ирчээд байдаг. Хэрэмний цаана ирчээд байдаг.
яах вэ? За ер нь яа. Энэ мөн хааны талдарч. Ингэснээр маш олон хотууд ер нь яваанда цус урсгалгүй дайн хийхгүй бууж өгч ирсэн асуудал гарч ирсэн. Та болиолийнх нь яач. Яг биднээсийг байгаа гарал байлгах гэдэг юм болов. За яг ингээд таансаас хааны ч авдгийн талыг авна л гэж байгаа юм. Тэгсэн чинь Монголын эзэнт гүрний татвар төлөгч нар бас нэмэгдэж эхэлсэн. За энэ бол татвар бол дайнаас хямдхан гэсэн тийм үзэл санаа гарч ирсэн. Байлдаал хүн амаа алуулж яах вэ? Эсвэл яах вэ? Нөгөө татврын төлөөд амьд үлдэх үү? Тэгэхээр татвар бол дайнаас хямд. За ер нь мөнх хааны үе бол ер нь Монголын татврын систем одоо мэрэгжлийн түвшинд хүрч эхэлсэн. Мөнх хааны үед бол. За тэгээд зөвхөн цэргүүдээ хараад нүүдэлчдийг одоо ингээл одоо статистика хараад байдаг байсан бол мөнх хааны үед бол хүн амын тооллогыг хийсэн татврын нэгдсэн хууль нь эзэнт гүрнийг дахин 100 жил оршин тогтнох эдийн засгийн баталгааг одоо бүрдүүлж өгсөн гэж түүхэнд бол ингээд гарч иж байгаа юм. За тэгээд мөнх хааны реформ бол ер нь иргэдийн сэтгэлийг, ард иргэдийн сэтгэлийг буцааж авчирсан. Тийм болохоор зэрэг энэ том төвлөрөл нь ямар нэгэн үзэл бодлын зөрөө тийм огт байхгүй болж хувирсан байна. За ингээд энэ сүн улсын дайныг бас ингэж цааш нь одоо энэ чинь татвар бүрэлдэж эхэллээ шүү дээ. Одоо яах вэ? Сүн улсын дайнаа хийн. Мөнх хаан чинь одоо татвар бүрэлдсэн. Сүн улсын дайн ийшээгээ Багдад руу дайн хийх хэрэгтэй болно. За тэгээд хувлаа бас яг энэ үед одоо яг сүн ус руу дайрж явах хувцад нэг асуудал гарсан. Харилцаа бодож өгдөгөө бас тийм юм болсон шүү дээ. За ер нь дайнд орохгүй. Дайнд орхоо байл. Нөгөө хэдэн дайтаад байдаг. Өөрөө болохоор гэртээ байгаа л. Гэнэ кафенээс холддог. Тий, кафенээс холддог. Нэг тийм юм болсон. Нөө хүлээгүй нь бол байлдаад байгаа шүү дээ. Цаашаага ингээд. Хүлээгүй чинь өшөө цаашаага амур дарья, Си дарья мөрний гатлаа цаашаага одоо энэ Багдад эдрийг сөнөөн, Дамаскийг ингээд сөнөөн тэднээс татвар уулын үгдийн ичээг олж ухаад хичнээн их алт Алибабагийн агуу тонсон хүн шүү. Тэгээ Багдадаас юу үлээ маш их юм тонсон. Хүлээгүй бол Аббасиди халифууд нөхрийг хэцүү байдалд оруулж байгаа шүү төлөвөө. Тий. Тэгэхээр чин зэрэг яг ингээд хүлээгүй чинь яасан гэвэл 1257 онд нөгөө хэнийг сөнөөг айцсан. Ассасины одоо бүлэглэлийг сөнөөг айцсан. Хуршаахыг олцлоод тэгээд хуршаахын агууг ухахад баг Алибаба Синдбадын тийм ээ Аладдины орж байгаа тийм яг үлгэрт байдаг юм шиг тийм агууд ороод тэгээд доошоо ингээд бүр ингээд үли ухсан юм шиг үлийн цагаан огт шиг ингээд маш олон салбар үүртэй ингээд нүхүүдтэй байдаг өрөөнүүдтэй тэр их баялагийг бүгднийг хамаад гаргахад хүлээгүй бол ер нь 2 өдөр шаардуулсан гэж бас ярьдаг байхгүй 2-оос 3 өдөр шаардуулсан бүгднийг гаргаж байгаа шүү дээ. Бүр зүгээр баялаг бол бүгдээрээ. Тэгээд яаж ин шударгаар дундуур нь хувааж байгаа штэ. Хоёр хувааж байгаа штэ. Тэр уулын өгдийн ичээг ивдээд нураагаад сөнөөгөөд за юм болгосон. Тэгэл бүгднгийн талыг нь хар ойрнороо. Талны үедээ чирэг өөртнө. Хүлээгүй бүр ийм амжилттай байлдаад хүлээгүйгийн жанжид болох за бүр хэн хадаан байдар одоо эн чинь нэгэн цагаад өгөөдөө хааны хадаан ч нэг өгөөдөө хааны татвар хатны хүү штэ. За харга байдар гэж чинь цагаадагийн өө. За тэгжэл чинь хин өшөө санжаар жанжин за ингээд баахан шонхор гамбух одоо маш олон төмөр бух жанжин маш олон жанжид чинь бүгдээрээ тэр их баялагийг ингээд одоо аваад үлдснийг нөө бас хадгалж байгаа штэ. Табризд одоо Табризийн тийшээ төвлөрүүлээ. Тэгээд ингээд мөнх хаан руу одоо маш их хэмжээний баялаг татвар орж ирдэг баруун зүгээс хурж ирсэн алтны урсгал хар хорим хотыг булах шахав гэж түүхэн нэмдэгсэн гэж байгаа байхгүй. Хар хорим хотыг булах шахав. Тэр чинь амар баялаг үрээд ирсэн.
Өмнө зүг яасан бэ? Наадах чинь өстө бүр их баялаг бүтээдэг. Бас л ер нь бол торог дурд нэгтэг гинэ тэрэ гэдэг хахад нөгөөдүүл нь таны төрсөндөө тулдаанд орохгүй байна гэдэг. Асуудал гарч ирсэн. За тэгээ дараад нь яасан. Ер нь яагаад байгаа юм? Хувлагч нэг юм яагаад байгаа. Ингээ хувлаг шалгасан. За хувлаг шалгаад 142 авилгын имэйл рүүлж ирсэн. Би тэгээ боддтой. Цаацчихгүй дээ тэр үед л гэж. Тэгээ одоо төрсөндөө нь болохоор одоо бас хэцүү л баг. За ингээд яаж ийн хувлаг бүр шийтгээд хажуудаа дагуулж яваад чи ганцаараа явахаар байлддаг юм байна. Миний дэргэд байлдгээд за ингээд байлдаж ингэж явсан байна. Мөн хааны үеийн татврын одоо реформын шинжилэл бүр илүү их одоо Монголын эзэнт гүрнийг улам хөрөнгөжүүлсэн, мөнгөжүүлсэн, баяжуулсан. За тийм юм болсон. Харамсалтай нь сүн улс руу дайраад яг баруун талаас нь дайраад ингээд явж байх замда мөнх хаан ер нь бол тэгэд гидсний хичгээр ингээд тэнгэр талж байгаа. За тэр гидсний хичгээр тэнгэр талсан нь бол бүр баталгаатай. Тэ. Миний бас хэтэд их суралж тэр бас тэгж дурдсан байсан. Өвчнөр хөдөлцсөн гэдэг. Тэ. Өөрөө яаж яах нөгөө сүн улс руу тэр чин бороо их ордог. Орсон. Тэгээ нөгөө уур амьсгал нь өөрөө айгүй тийм хэцүү үед явцсан болов гэж бас би бодсон. Тухай дарж байгаа. Үгүй ер нь ийм юм аа. За ер нь манай үзэгчд одоо ер нь бол Бээжин явж үтсэн хүмүүс бол байгаа дөө. Зөндөө л байгаа. Ер нь мөн хаан чинь 1259 оны 8 дугаар сарын 11-нд одоогийн Чиндүүгийн Сычуаны ойролцоо Чиндүүгийн Дайван уулын ингэрт нас орсон байхгүй юу? Тэнгэр талсан. Гидсний хичгээр. Тэгэхээр ийм байгаа юм аа. Ерөөсө Бээжин ороод ердөө 7 дугаар сар, 8 дугаар сар зүгээр энэ Бээжин тэр тусмаа урагшаага Нанжин, Шанхай, Гуанчжоу, Чиндүү, Сычуан бүр яг энэ урд хэсгээрээ тийм ээ Хонконг тийш ингээд яваад үзээрэй. Зүгээр зун зүглэлтгүй газар байхгүй. Дайлангуй 8 дугаар сар бол зүгээр л за болио би бууж өгье гэдэг газар байхгүй. Зүгээр ерөөсөл амар халуун газар. 8 дугаар сар бол. Чи ингээд Пелитан балконтой байлаа гэж бодсон шүү дээ. 8 дугаар сарын халуунаар балкон дээр чи ингээд өдрийн 3 цагийн үед заяа 15 16 цагийн үед зүгээр хөл нүцгэн гიშгэл үзээрэй. Чи зүгээр л за боли төлөгдөж өгөх юм байна гэх. Бараг өндөг шарж болно. Өндөг шарж болохоор. Тэг тийм амар тэгэд бороо орно штэ. Аашгүй сайхан бороо орлоо гэхэл сэр үцдэггүй. Бороо нь ууршаад болж өгдөг. Бороо орсноос ороогүй дээр. За сайхан бороо орох чинь гэж идэл чинь одоо ингээд сэрүү татаал күртгэ өмсөд эхэлдэж штэ бороо ороход. Тэгчихгүй. Бороо орно. Тэгэд гяс нар гарчдаг. Тэгэхэр чи зэрэг пүм гэдэг бороо ороогүй юм шиг бүр амар бөхчин болдог байхгүй. Тэгээ ийм амар бөхчмд одоо яах вэ? Халуун ийм дулаан оронд чинь маш их нян шавж тийм ээ. Илтгэв янз юм бактери үржин усын уухад хэцүү шүү дээ. Чи усын ууж болохгүй шүү дээ. Тэгэхээр чин зэрэг яах вэ? Ийм амар халуун дайтч явж байгаад мөнх хаан ер нь мөнх хаан гэлтэхгүй тэр олон монголчууд анжид байсан шүү дээ. Монгол цэргүүд байсан, монгол анжид, борч жанжны ач хүү барчи жанжин тэгж нас орж исэн гидсний хичгээр цусан суулгаар ингээ халуун орны өвчнүүдээр л бурхан болоод байсан. Тэгэхээр өөрөө хар хориндоо суух гэхээр нөгөө хувлаа нь болж өгдөг. Тэгээ би боддоо шүү дээ. Ариг бүхийгээ явуулчихгүй тэгээд. Ариг бүхийг ард үлдээдэг байсан шалтгаан юу вэ гэвэл нэгдүгээр айлын баг хүү болохоор голомтоо сахдаг. Тэр мөнх хааныг байхгүй үед тэ хаад байхгүй үед хаан штэ. Ариг бүх Монголыг яг мөнх хааныг урд зүг рүү явцсан үед Монголын эдийн засгийг яаж барьж исэн бөгөөд ямар мундаг арвижулж исэн гэж бодно. Ариг бүх өөрөө маш мундаг ер нь их тооцоотой тим төр ашигч байсан шүү дээ. Одоо режент хийжсэн реженси тооцоотой хүн байсан байхгүй. Өрн таран хийдгүү. Хувлаа ахын оронд би явчихъя гэд гуухад тэгэд хувлаа энэ хар хоримд үлдчихээрээ хэцүүдэх гээд байна. Гэхдээ та хар хоримд үлдээд би явчихъя гэхээр зэрэг хэлж шít.
Гэхдээ тэгээд одоо чамд ямар нэг юм чинь болвол яах юм бэ? Мөнх ариг бүх хоёр хоорондоос жоохон айлын хамгийн том нь айлын хамгийн багтайгаа ойрхол байдаг юм байна л да. Дунд байгаа л нэг 2 3 дахь нь хоорондоо ойрхон л байдаг юм байна л да. Зүч тулуу хоёр ойрхон байсан бол цагаад өгөөд хоёр их дотн байсан гэдэг шиг мөнх ариг бүх хоёр хоорондоо их дотн байсан бол хувлаа хүлээгүй хоёр хоорондоо бас их дотн вэж л да. Ер нь бол нэг айлын хүүхдүүдэд байдаг л зан л да. Нэг айлын дундхуудад байдаг зан л юм. Ариг бүх Монголын энэ бүх баялагийг улам одоо шинчлээд мөн хааны одоо шинжлэлийг төгөлдржүүлээд өшөө энэ дайны баялагийг ард түмэндээ болон тийм ээ ер нь эзлэгцэн ард түмэндээ бас яг хэнийг ч гомдлохгүй яг хуваагаад захираад баялагийг одоо үржүүлээд байсан чинь хаахнаас алагс мэдэрчиж байгаа юм. За одоо яах вэ? Юу болох вэ? Ариг бүх тэр хар орим дээр байгаа тэр дэлхийн төв банкн дээр байгаа хүн шүү. Дэлхийн төв банкн дээр байгаа хүн шүү. Кайфэнд хувлаа өрөөгөө өргөмжилчлээ. За энэ одоо хувлаа өөрийнхөө талд орсон алтан усаас цэрэг дайчилж эхэлсэн. Алтан усын тэр их нярв болон ер нь алтан усын төрийн түвшмдүүд нь хувлааг багаас нь сонгоод за энэ Чингис хааны ач нараас энэ нэг бидний ирээдүйг ганц цорын ганц найдвар энэ юм шиг байна гэд багаас нь сурган хүмүүжүүлээд эхлэхээр нөгөө алтан улсын түвшмүүдийн гараар эрдэм ном сурсан хаан хүүч нөгөө багшийн эсрэг босдгуул юм байна л д. Ингээд алтан улсын ноёд түвшмүүдүүд хувлааг дэмжиэд хувлаач нь алтан улсын цэргийг жанждыг бас өөртөө татчихж байгаа. Сүм усаас усмыг гочиж байгаа байхгүй. Одоо хувлаагийн мэдэлд ерөөсөл алтан улсын цэргүүд сүм усын цэргүүд ирсэн. Харин нөгөө нэг Сүбэдэ жанжны нөө хөөш таврайхатай эдэр чинь яг хувлагийн удирдлаганд байгаа. Тэгэл одоо Монголтойгоо муудалцахгүй гэсэн асуудал гарсан. За ингээд нэг байж итэл ариг бүх бас нэг төрийн банк байгаа. Хувлаа яаж ийн өөрөө нэгсэндээ тусдаа гарч байгаа мааш. Ингээ хувлаа ариг бүх хоёрын хоорондох 4 жилийн дайн эзэнт гүрний дотоодын хөрөнгийг чи дайн гэдэг чинь бас хөрөнгө 4 жил дайтна гэдэг чинь бас тоглоом биш. Гай болж яг энэ үед тал нутагт 20 жил үргэлжилсэн гам болсон цуд болсон байхгүй. Энэ болгоныг л ариг бүх хүргэх гээл зарцуулаад ингэж байж ах хооронд хувлаа ах нь өөрлөө ингээд дайраад болж өгдгөө. За энэ ариг бүх өөрийгөө ингээд Монголын эзэнт гүрний хамаг мөнгө санхүүг базаа тэнцээ үлдчихэж байгаа юм багц. Би тэгвэл энчээгээд одоогийн Бээжингийн даадууд аваачаад даадуудыг байгуулад за тэгээд одоо тийшээгээ худалдаачид жинчдийг татах. Тэгээд алтан улсын түвшмүүдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн мөн шар мөрний айсав газрын ангиад нь тариачин ангиадуудаар одоо тариа тариулж хүчээ зузаатгсан хоол хүнсээ улам одоо зузаатгсан мөн тэгээд ер нь яаж ийн алтан улсын цэргүүд хувлагийн талд орно. Нүүмөр нь орцсон алтан улсын цэргүүд. Ингээд хувлаа хятад биш хаан болох болж байгаа байхгүй. Нөгөөх нь гүй чи чинь яагаад байгаа юм бэ? Алтан ураг хар ормоос өргөмжлөх ёстой гэд. Дэлхийн 2 дугаар дан хэдэн жил үргэлжилсэн? 6 жил. За. Тэгвэл аавгаа их орны дан Оросын түүхэнд 6 жил одоо дэлхийн 2 дугаар дан 6 жил үргэлжилсэн шүү дээ. Тэгвэл Оросын түүхэнд их орны дан хэдэн жил үргэлжилсэн? Бараг 2-3 жил байгаа шүү. Гүү. 41 оноос эхэлж байгаа. Тэгээ хэдэн онд дуусч байгаа? 43 онд дуусч байгаа. Их орны дан 44 онд дууссан юм уу? Болоод өгөрөөд одоо. 40 ийм байхгүй юу? 39 онд дэлхийн 2 дугаар дан эхэлсэн. За. Зүйл холбоо тус руу 41 онд халтсан шүү дээ. Тэгээ 45 онд дуусах ёстой үстэй. 45-аас 41-ээ хасчил та. За 4-5 жил. За 4 жил. За. Их орны дан 4 жил. Зүйл холбоо тус одоо фашист Германд, нацист Германтай, Гитлерийн Германтай байлцсан 4 жил. Энийг түүхэнд Оросууд болохоор зэрэг аавгаа их орны дан гэж байгаа юм. Харин дэлхийн яг хэмжээнд бол дэлхийн 2 дугаар дан болоод байгаа шүү дээ. Тэгэхээр их орны дан 4 жил үргэлжилсэн. Украин Оросын дан одоо хэдэн жил үргэлжилж байна? За одоо бас нэг 4 жил гарч тий. Хувлаа ариг бүх хоёр 4 жил байлцсан байхгүй. За ингэж байлдаж байхад ард түмний
амьдрал, ганц удад нэрвэгдсэн тал нутгийн малчдын амьдрал, мөн тэднээсийн татвар нэгэн дайны байдалд орчиж байгаа бол одоо хөрөнгө яаж зарцуулагдах вэ? Асуудал үүснэ. Хувлаа бол яах вэ? Сайхан шар мөрний хөвөн дээр даадуу хотоо байгуулсан, Хамбалик буюу хааны хотоо байгуулсан. Дүүтэйгээ байлдаад ялах магадлал өндөр. Хар ойрон модыг хувлаа эзэлсэн, мөнгө модыг ачсан гэж ойлоо нэг ярьж ирсэн шүү дээ. Ингээд эдийн засгийн төвийг даадуу руу, одоогийн Бээжин рүү хувлаа авчирч байгаа. Одоо ер нь бол тэгээд яаж ийн хар ойрон хотын дэлхийн ертөнцийн төв байха болж байна. Хувлагийн энэ бодлого нь бол дулаахан цаг агарын таатай орчинд хүн амьдрахад амар жимэр байсан газар. Энийг байгуулъя гэж ботсон байх. Нөгөө талаараа хувлаа хаан тусдаа гарыг гэж утсан байх. Нөгөө талаараа дүүдэ захирахдахгүй би чинь ахны юм чинь гэсэн бодолтой байгаа бах. Бас нөгөө талаараа хар багасаа энэ одоо нангиад түшмүүдүүд болон алтан улсын зөрчин түшмүүдүүд тийм ээ эднэрээр ингээд одоо ном заалгуулсан болохоор дорн дахны соёлыг дүүгээсээ илүү сайн мэддэг баг. За тэгээд ер нь цаашдаа гүй дорн дахны тариачин гар улаач ваарчин нэхмэлчин ард түмнийг захирахад Монголын арга барил тохирохгүй. Арай өөр арга барил тохирно. Энийг ганцхан бие мэднэ гэсэн байх. Ер нь их энэ хаадуудын их олон юм болсон байгаа. Ямар ч лсэн хувлаа ариг бүх хоёрын 4 жилийн дайнд Монголын эзэн Чингис хаанаас ахуулаад ирсэн татварын систем мөн хааны үед арай гайгүй цэцгэлээд бүр татварын реформ төгөлдрөж байж байхад ах トゥ хоёрын дайнаас болж. За энэ дайныг одоо ямар нэгэн байдлаар шахалт өгөөд болиулж л да гэж байхад чинь Азербайджаанд аваачаад хувлагийн дүү хүлээгүй Батын дүү бэрхтээ байлдаад явцсан. Тэгэхээр чин зэрэг энэ баруун зүг рүү явсан дайнд хөрөнгө их шаардна штэ. Одоо энэ хүлээгүй чинь яах гэж тэр Багдад Дамаскыг тонсон юм. Тэр их баялгаараа одоо мөнгө арын санхүүгээ бүрдүүлж ягаад бэрхтээ байлдах хэрэгтэй болно. Бэрх бас одоо хүлээгүүтэй байлдана. Хайр юм. Энэ хоёрын байлдаан баг маш олон монгол цэргүүдийн одоо хүүрээр уул аваа босч исэн гэж ярьдэн шүү дээ. Хүлээгүү бэрх хоёрын дайнд. Тэгэд хүлээгүү бэрхээ чи Монголынхон өвгдээцээс урвчлаа. Чи дээд тэнгэрийн хүсэл зоригийг чи Исламын Аллахаар солилцлоо. Чиний өвгдээц чамаас нүүр буруулна мэдүү. Чамааг Монголын тэнгэр хаях болно. Өцөг өвгдээц үүлийн үрээр чамааг шийтгэх болно мэдүү. Хайр Монголын цэргийн аймнаас гэд чамааг шийтгэх болно доо бэрхээ гэд ингээд хүлээгүү уурж бэрх рүү зааж хашгирж исэн гэж түүхэнд бас байдаг. За одоо яаж ийн? Иргэний дайн, дотоодын дайнаас болж Монголын эзэнт гүрний татварын систем ер нь ингээд одоо зогсонго. Эсвэл уналтанд эсвэл одоо ингээд одоо үр дүнгүй хэмжээнд очих нь. Мөнх хаан тэнгэр дайснаар их хаадын цаг үе төгссөн. Одоо үүнээс хойш Монголын татварын системд их Яван улсын татварын үе гэж одоо гарч ирэх болно. За ойлголоо. Баярлалаа багш. За бас яалтчгүй нөгөө нэг улс орон дотроо татварын тогтолцоог авч яваад хүчээр хөгжүүлээд улсаа сайхан мандуулыг хийж итлэн дайн гэж нэг балаа юм бас. Хортой юм те. Эрх мэдэл булаацалтсан, байр суурь булаацалтсан асуудал. Тийм юм байна. За багш баярлалаа. За манай нэвтрүүлгийг хамтран ажиллагчаар кафе капсул бид нарт хамтарч ажиллаж байгаа. За кафе капсул нь Blue House-ийн юм сонирхолтой кофенуудыг Монголд оруулж ирдэг. Үзэгч та бүхэн маань хэрвээ кафе капсулаар туршлагыг хүсвэл Michelle Walking City-гээр ороод гараарай. За ингээд үзэгчтэй манай нэвтрүүлгийг дэмжиж лайк, share, subscribe тавьчих манайхан заавал дараарай. Мөн доор гарч байгаа данс руу бяцхан сэтгэлийн тус тэм donation илгээгээрэй гэж та бүгдээсээ хичээнгүйл үсэж байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар иргэн уулзалтлаа. Баяртай.